Элдэн бэйлийн хошууны шилийн сан ир зүггүй гочоо. 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үед сайн ноён хан аймгийн Элдэн бэйлийн хошуунд зүггүй гочоо хэмээх сайн ир амьдарч байжээ. Энээр залуу занд насандаа баяд ноёдын адуу малаас шомбодж байснаа жаахан нас ахиад ирмэгцээ. Эрдэн зүү хийдэд лам болж сүүлдээ бүр 2 сава мод тулсан батарчин болжээ. Түүний нэг онцлог чанар гэвэл шилийн ир байхтаач тэр, лам байхтаач тэр, батарчин явхтаач тэр үргэлж ихэс дээдстэй хагаралдаж баяд ноёд хийгээд хятад худалдаачдыг шоглож явсан байхач. Энэ ч утгаараа зарим нэг зохиолчийн уран бүтээлд зүггүй гочоо нь эзэрхэг баяд ноёдын эсрэг тэмцэгч эгэл ард түмний төлөөлөл болсоор ирсэн байна. Жишээ нь өврийн хангаан элдв сонин явдал, цэцэг хэнзэлсэн намар зэрэг номд түүний тухай өгүүлсэн байдаг. Зохиолч Лодонгийн төдвийн зэрэг нэмхийн өмнө кино зохиолд гардаг хөхтэй явдлууд зүггүй гочоотой холбоотой хэмээн Элдэн бэйлийн хөгшчүүл хуучилдаг байж. Зүггүй гочоо хошуу ноёнтойгоо үргэлж тэмцэлдэнэ. Нэгэн удаа ноён өглөө босоод үүдэндээ явган суугаад нүүр гараа угааж байж гин. Тэгтэл гочоо хажуу талаар нь зөрж ноёны дороод шууд явсаар сенти дээр нь шавхаатай гуталтайгаа завлаад суучгаж. Ноён орж ирээд гочоог харангаа "Сайдаггүй муу хар бадарчин чи яахлаараа тэнгэр язгууртай ноён хүний суудалд суудаг билээ. Сайлчи" гэж зандарчээ. Хариуд нь гочоо ёор айж сандарсан шинжгүй. Ноён нэртэй ёс жойга мэддэггүй эргүү амтэн нохой суудлаар суугаад нүүр гараа угааж байхад "Харцын хүү би хамбын суудлаар яагаад энэ муу сенти шүү юмд чинь заларч болдгүй юм бэ" хэмээн хэдрэлж байжээ. Тиймээс ноён зарц тахруудаа дуудаж "Энэ муу бадарчин шийтгэн. Банз шааха аваад ир" гэсэн байна. Гочоо мөн л мөчөөгөө өгөхгүй. "За тийм дээрээ тулсан бол миний муу 2 сава модыг ч гаднаас аваад ирээрэй. Ёсоо алдсан ноёнтой чинь ясаа цайтал занчилдаг" гэсэнд нэгэнтээ ёс алдаж нохой суудлаар сууж байсандаа гин алдсан ноён юу юугүй 75-аар бууж өгч. Тэгээд зүггүй гочоотой эвлэрч байсан гинэ. Мөн нэгэн удаа Эрдэн зуу хийдэд майдэр ирэхээр болсон тул хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр ирж бөөн бужигнаан үүссэн байна. Хошуу ноён мөн л ирчихсэн олны дунд уртцаан зруултай сайхан том гаансаар тамхи татаад сууж байсан байна. Тэгтэл зүггүй гочоо түүнийг харж хаад хамт явсан хүндээ хандаж "Одоо би ноёнтой очиж морин дээрээсээ тамхилна. Ноён миний гаансыг аваад өөрийнхөө гаансыг надд өгөх тэр агшинд шимний морины цав руу ташуураараа нэг хатгахчаарай" гэж зэгчээ. Төдөлгүй гочоо ноён руу дөхөн очиж "За тэнгэр гаралтай хан язгууртай ноён таны амрыг ирье" гэж зусардангаа харивгүй богинохон муу гаансаа өөдөөс нь сарвайж, ноён ч ёсыг бодоод түүний өөдөөс урт цагаан саруултай гаансаа сарвайсан байна. Яг энэ үед хамт явсан хүн гочоогийн хэлсэн ясаар мориныхон цав руу ташуураараа яврахад морин булгаад ухс хийж. Гочооч мориныхоо булгаанд эргэж харан "Ноёнтон та гаансаа аваарай" гэд өөдөөс нь шидэг шиг болжээ. Тэгээд олны дунд морио булгуулсаар далд орсон байна. Хэсэг хугацааны дараа гочоо ноён дээр ирээд "Манай ноён хан язгууртай хүн болохоор мөн чи самбаатай байна шүү. Тэр холоос шидсэн гаансыг алдалгүй шүүрээд авч байгаа юм да. Та ёстой мундаг" гэж олны нүдэн дээр магтаж гарсан байна. Тиймээс ноён эцсэн нэрэндээ мөн өөрийгөө мундаг гэж магтуулсандаа болоод зүггүй гочоод юу ч хэлж чадалгүй
дуугүй өнгөрсөн гэдэг. Дээхэн үед Эрдэнэзүү хийдийн архан талд хятад иргэдийн хороол байжээ. Тухайн үед хятадууд орхон голоос сууг татаж хар хорны арын хүр доогуур урсгаж автай сайн ханы өргөөний урд талд ногоон нуур гэчийг байгуулж лам нарын ундны усыг залгуулдаг байжээ. Хятад иргэдийн хороолд даашин хүүгийн пүүсийн ааш мууд цоохор хэмээх баян данжаад худалдаа 8 хийдэг байсан бөгөөд тухайн үед мань данжаад мөглүүтэй том архийг үхрийн давсганд хийгээд жижиглэн худалддаг байж. Тэрийг мэдсэн зүггүй гочоо түүнийг дөнгөхөр шийдэж тэр үхрийн 4 давсганд ус хийж боогоод том нэхидээлийнхээ өвөрт хийгээд данжаадын дэлгүүрт явж орсон байна. Майнер дөнгөж оровтал "Алив 4 давсаг архи өгөөтх" гэж юм. Ингээд 4 давсаг архи авч өвөртлөнгөө мөнгөний төлөх болохоор луу унжиж "Танай энэ архи чи яасан үнэтэй юм бэ? Ер нь авахаа боллоо" гэд мөнөх 4 давсаг усаан гаргаж тавиад ирэхэд данжаад "Хаяа улаан мөнгөгүй гуйлах юм ба" гэж хашгирчээ. Хариуд нь гочоо ухаан байхгүй мó хар хилжгээ гэж хэлээд гарч одсон гэдэг. Мөн нэгэн удаа цоохор данжаадын дэлгүүрт Эмилийн мод зарж буй сургаар зүггүй гочоо нэг найзыгаа дагуулад очжээ. Дэлгүүрт хүн багтаа сэрхэн байж гин гочоо Эмилийн моднуудыг нэггүй үзэж сонирхсны эцэст худалдагчийн нүдийг хариулж угаад нэгэн Эмилийн мод салтаандаа хавчуулаад авчээ. Нэлмгэр том дээл нь Эмилийн модыг тагалжхаж харин нэг юм нь чигээрээ явж болдгүй гинэ. Заавал хоёр тийшээ хайвнаж явах шаардлагатай болж тиймээс гочоо гадагш гарч чадахгүй таг зогсчихж энэ үед цоохор данжаад дэлгүүртээ ороод иржээ. Гочоо түүнийг ихэд танимхааран "Заашгүй энэ дэрвгээр явж их юм үзсэн тэнгэр язгууртай дээдэс ороод ирлээ. Би найзтайгаа нэг юм дээр маргалдаа зогсож байна. Манай энэ Эрдэнэзүүгийн хонхорт заан үдсэн хүн байдгүй юм байна. Тэгэд танах руу ирсэн байхгүй юу? Уг нь ч нэг их төвхтэй юм биш л дээ. Бид хоёр заан ер нь яаж явдаг талаар л маргалдаад байгаа юм. Найз маань болохоор даншгийн заан цолтой хүн. Нэгэнт цолыг авчихсан юм чинь зодглоод гарахаараа зааны явдлыг дуурайх хэрэгтэй үсттэй. Тэгтэл найз маань заан яаж явдгийг огт мэддэггүй. Халуун орноор явж эсэн бусыг үдсэн таал тэрийн заан гэж амтан яаж явдгийг мэдэнтэй гэж цаасан малгай өмсгөжээ. Тэгтэл нөгөө онгороо данжаад хоёр тийшээ хайвгнан хэд алхангаа заан гэдэг амьтан ингэж явдаг юм л да. Яг ингэж. Танай муусай монголчууд ямар заан үдсэн биш дээ. Заан шиг явж чадахгүй байж бас заан цол авна гинэ. Хаяа үхрэ монголчууд ийм танигдэ. Гэхэд гочоо үгийн уухайн тас өлгөж яваад. За тэр найз минь чи сонсов. Ингэж явдаг гэж байна шүү дээ. Сайн харж ав гэд хоёр тийшээ хайвгансаар данжаадын Эмилийн модыг салдаандаа хавчуулаад гарч одсон гэдэг. Эрдэнэзүү хийдийн хойхон талын баг арцт хэмээх газар ганц шартай ядуу өвгөн амьдардаг байжээ. Манай өвгөн шараараа түлээ мод зөөж амиа тэжээдэг байсан бөгөөд нэгэн удаа цоохор данжаад ганц шарын өрний барьцаанд аваад хөтлөөд явж байхдаа гочоо таарлцсан байна. Тэрбээр учир явдлыг гадарлангуудаа "Иш данжаад минь энэ муу хөгшин шараар юугаа хийнэ? Та харал та. Эндээ дээд талын шүднүүд нь бүгд ойччихсан хөгшин төгцөг байна шүү дээ. Муусан гуйлагчингууд таныг маллсан байна штэ. Алив би өр авлагыг чинь цалин цагаан мөнгөөр гаргуулад өгье" гэд данжаадыг өвгний рүү буцаагаад дагуулад явж. Тэгээд гочоо өвгний хотод очоод "Хой! Муу гуйлагч чи тэнгэр язгууртай хүнийг хуурч дээрээ шүдгүй хөгшин шар өгнө гинэ. Шамайг ална да"
гэд бүсэн дэх хутгаа суг татаад өвгнийг элдээд гэрт нь орсон байна. Харин тэр үед аз болж өвгний тавир дээр олгойтой цус байжээ. Гочоо уг цусыг өвгний өвөрт хийгээд одоо би гадаа гармагцаа таныг хутгалах дүр үзүүлнэ. Үхсэн юм шиг л ойчоор гэж загсан байна. Төлөвгүй гочоо муухай ашгараад өвгнийг гэрээс нь гут татан гаргаж ирээд өвөрлөв нь хутгаараа дүрж орхижээ. Өвгөнч энгэрлүүгээ гараа хийгээд цус олгойдуулсаар татганаж унсан байна. Гочоо Данжаадад хутгаа өгөөд өвгнийг чирч явснаа. Үгүй Данжаада та хүн алчглаа шүү дээ. Наад гарт ч байгаа энэ нэл цус хэмээхэд сая л эвгүй юмд орооцолцсноо мэдсэн Данжаад шалдаа бууж. Яа гочоо минь өөрөө авлага яах вэ? Би чамд мөнгө өгье. Чи энэ хэргийг л аргалж үзье гэд ойл хайдан шалдаа буужээ. Тэгмэгц гочоо. Та тэгвэл эндээс бушуухан холт. Би энэ өвгнийг эмчлэх гээд үзье. Амьд гарвал таны аз. Хэрвээ үхчихвэл би энэ хавьд нь хэнд ч мэдгэлгүй болчихъя. Явж танаас болж л ийм муухай хэрэг дэгдлээ шүү дээ. Тэгэхээр та намайг шагнах юм байгаа биз дээ. Гэхэд Данжаад тэг ба гэд гуяа алгадаад арилж өгчээ. Хэд хоногийн дараа зүггүй гочоо лун хээтэй магнит торгон дээлэн дээр булган хүрм хэдэрч 32 угалцтай луучин гутал өшөглөн төө илүү хаш цагаан ганцаар чамирхаж явсан гэдэг. Нэгэн удаа ааш мууд цаохор Данжаад хов сарын даргуудаас 9 алдын жороо цагаан морь өндөр үнээр худалдаж аваад халахын дан шигта миний жороо цагааны өмнө гიშгэх адгуус ханч байхгүй гэж аргажээ. Үүнийг сонссон ноёд зүггүй гочоог Эрдэнэ 100 хийдээс дуудуулж за гочоо минь чи юун төлөө шилийн сайр явлаа да. Баруун аймгаас Данжаадын цагаан морины өмнө гიშгэх тийм жороо морил олж ирж үз гэд их хэмжээний мөнгө өгөөд явуулж. Гочоо баруун тийш Засагтхан аймгаар баахан тэнж явсаар Данжаадын цагаан морьтой тун адилхан нэгэн цагаан морь олж ирсэн байна. Тэгээд Данжаадын морийг соож байсан залуутай сэмхэн уулзангаа. Захо чи Монгол хүн байна да. Халахын дан шиг наадмыг доромжлох гэсэн энэ муу луу хааныг хоёулаа нэг чадъя. Чи өнөөр морио хөслөхөөр Данжааттай урдын адил явдаг замаараа л яваарай. Тэгээд баг элстийн хошууг тойрохдоо Данжаадаас нэлээд хол тасраад ирээрэй. Би чамд өөр нэг жороо цагаан морь өгнө. Чи түүнийг унаад дээшээ яваарай. Харин би Данжаадын цагаантай хаданд нуугдаж хоцорно гэж аминчлан захижээ. Үнэхээр чи бүх зүйлээ төлөвлөсөн ёсоор болж Данжаадын морийг уйж байсан залуу зүггүй гочоогийн баруун аймгаас олж ирсэн цагаан морийг хөтлөөд уул өд өксгөд ааш мууд цоохор юу ч анзаарсангүй гинэ. Хэд хоногийн дараа зүггүй гочоо Данжаадын морь сойж угаа газар явж очиход ааш мууд цоохор толгойгоо салаавчлан дээшээ хараад хэвдэж байв гин. Данжаад өр алдсан уу гэж гочоог тоховтой асуухад Данжаад өөрөө алдахаас 7 дорой юм болоод байна. Миний жороо цагаан ойрд их залхуу болсон. Залхуу морийг явал сайн болгох вэ? Гочоо чи их аргатай хүн. Нуулгүй хэл ба хэмээж. Хариуд нь гочоо Тэнгэр язгуурт их хүнийг мэдэхгүй байхад би юугаа мэдэх вүлээ дээ. Манайхан залхуу мориор намар тогоо тосолчихдгол юм да гэж зааж өгчээ. Данжаад ихэд гайхаж хаяа чи юу айлдана вэ? Тогоо тослоно гэж яана гэсэн үг ба гэж өччээ. Тэгтэл гочоо та ч одоо өдөө олон жил Монголд байлаа. Ёс юм бүр төр дөмгөр гэдгсэнтэй.
Эрхэм хаан язгуурт хүн одоо болтол тогоо тослох эсийг мэдэхгүй байдаг. За, би зааж өгье. Та нэг томоо ширэм тогоо морьныхоо дээр тавиад тэгэд халуун нарнаар тогоогоо хоньны сэмжээр арчингаа мориндоо хандаж залхуураад байвал чамайг загас адил хайрна шүү. Хурдалж чадахгүй бол хуушуур болгож идэв шүү гэж сануулж хэлээд бай. Манайхан залхуу морийг ингэж домдог юм. Адуу ухаантай амьтан болохоор айгаад ястаныг хурдалж өгдөг юм да хэмээж юм. Тэгтэл Данжаад түүний энэхүү тоховтой үгэнд итгээд халуун нарнаар тогоо тослоод мөнөөх хулхны цагаан мориндоо дэмэл үг хаяж суудаг болжээ. Харин зүггүй гочоо дан шиг наадан болохын өмнөх өдөр Данжаадын жороо цагаан морийг мойлоор цоохорлож улаан буурал болгосон байна. Ингээд маргааш нь дан шиг наадмын жороо морины уралдаан болоход зүггүй гочоо улаан буурал морьтой галгуулсаар хол сахалтын газар төрүүлж иржээ. Ааш мууд цоохор Данжаад гочоогийн буурал морийг үзчихэд хаяа мөн ч сайхан жороолдог адуу байна да. Миний цагаан морьтой яасан адилах юм ба. Даан ч муухай улаан цоохор зүстэй юм. Гэд өөрийнхөө бариан дороогүй цагаан морийг хөдөлсөөр уран муутайхан гэлдэрч явсан гэдэг. Зүггүй гочоо хэмээх ийм л нэгэн зүггүй дэггүй тэнцсэн хүн Элдэн бэйлийн хошуу одоогийн Эрдэнэ-100 хийдэд домог болж явсан бөгөөд өдгөөч хужирт хар хорин сумдын хөгшчүүл түүний тухай хуучилж суудаг билээ. Зохиолыг бичсэн Балсан Сэрэнгийн ой дуу. Уншсан Эрхэнбаярын Баттарч.